Ёй. Сая яг гой бичлэгэн дундуур яг хүн залгаад бичлэг маань тасалдчихлаа. Тэгээд ихнээсээ явъя. Тэгэхгүй бол дараа нь чи амар том бичлэг болчтой. Тэнийг чи эвлүүлээд ингэж янзлахлаар айгүй их цаг үрд юм аа. Тэгэхлээр дахиад эхлэе. За ямар ч үсэн ингэ сонголтынхон картыг татацгаая. Эхний карт. Вау, хоёр дахь карт ямар хурдан ирэж байна. За хоёр дахь карт. Гурав дахь карт. Гайхалтай хурдан ирэхлээ. За ингээ 3 сонголттой энэ удаагийн уншлага бол 1-р сарын уншлага. За 1-р сард маань юу үзэх вэ гэхлээр мөг санхүүгээ эхлээд үзэх нэ. Тэгээд хайр дурлалаа харилцаатайгаа үзэх нэ. Тэгээд энэ удаага хайр дурлал харилцаан дээр те яг учрах хүмүүс болон өөрийн чи энергийг тус тусад нь үзээд тэгээд дараагаас нь энэ 1-р сард ямар аз ивэл байна. Онцгой тохиол юу байна? Тэр онцгой тохиол нь яг хизээ ирэх юм. Тэгээд тэр яг юу тохиолдох юм гэдэг дээр. Тэгээд нэмэлтээр гэж чиглүүлэг гэд ингээд үзээд явах нэ. За эхнийхээ уншлага руу орцгоё. За тэгээд ямар ч л байсан long time no see. Удаан уулзсангүй шүү гэж 12 хоног болсон юм байна. Гэхдээ бол ингээд дахиад бичлэг хийж байгаад бол маш баяртай байна. За мөнгө санхүүгээ эхлээд үзье. Тэгтээ бол би бол энэ гариг эргэсийн хөзөр дээрээсээ үзье гэж бодлоо. Яа гэвэл энэ дээр бол айгүй тийм ерөнхий яг энэ мөнгө санхүү дээр мөнгө санхүү ажил карьер дээр юм уншлага хийхэд бол их тохиромжтой зүйл гарч ирдэг юм баа. Амар удаан хэлж байна ёо. Хүзэр унж ирэхгүй байх. За нэг хүзэр унж ирлээ. Ашгүй. За нэцгээ Нептун дошаарч гарч ирлээ. За тэгээд мөнгө санхүү дээр бол Нептун. За тэгээд энэ хүзэрнөөсөө нэмэлтээр өөр мэдээлэл нэмж авахд болвол окей. Letter désolé. Окей. За Нептун. Ойрт ерөөсөө шууд ингэж уншлага хийгээгүй шууд орж ирэхгүй шүү. Нептуны харъя. Нептун болвол гарууд чинь энүүгээр байна. 8 дугаар гариг. Нептун. 7 дугаар гариг. Мөнх санхүү дээр бол ерөнхийдөө энэ болвол загсны ордоор удирдуулдаг. Итгэл найдвар болон ёо фэнтези буюу одоо юу гэдэг лээ тэр чи одоо юу гэж орчуулах вэ? Фэнтези болон итгэл найдвар ингээд захирдаг гариг юм байна. За ерөнхийдөө бол үнэнтэй нүүр тулах цаг нь болжээ. Нөхцөл байдлын үнэнтэй нүүр тулах те яг санхүү дээр яг үнэхээр ажил мэргэжээ санхүү дээр үнэхээр танд яг ямар асуудал тулгараад байгаа юм тий.
Яг ингээд яг үнэндээ нүүр тулахад бол айгүй хэцүү заяа. Үнэхээр ингээд тухгүй тийм хэцүү байдалд орох боловч яг үнэндээ та үнэхээр ингээд амжилттай байна уу үгүй юу? Яг юун дээр амжилтгүй байгаа? Яг юунаас болоод ингээд ийм байдалд хүргээд байгаагаа ерөнхийдөө бол маш сайн тунгалаг нүдээр те саруул ухаанаар төлдөж харах нэ. Яг өөрийнхөө жинхэнэ нөхцөл байдал чи яг ямар байгаа нь яг үнэнтэйгээ эвлэрэх тиймэрхүү зүйлийг ингээд мөнх санхүү дээр хийвэл зүгээр юм байна. Тэгээ таны одоо яг мөнх санхүүгийн байдал дээр болвол те яг үнэндээ бол үнэхээр танд ашиг шимээ өгөхгүй байгаа. Тэгсэн мөртлөө ингээд нэг та нэг ямар ч үсэн эндээс нэг юм баг саг орлого олоод нэг юм баг саг юм ингээ олоод байн ингээд байгаа болохлээрээ л ингээ сэтгэл санаа чи ингээ тайвшраад ингээ яг ямар ч үсэн ингээ нэг тогтмол орлоготой байгаа юм чи ингээ тийм тухтай байдалд оруулаад байгаа боловч чигээ та бол үнэхээр энэс илүү ингээ олох боломжтой. Танд бол бүр юм бүтээлч сэтгэлгээг чинь бүр ингээд өргөжүүлээд аривжуулаад өөрөө чинь бүр ингээд дээшлэн ахиулаад бүр ингээ энэс илүү бүр хангалттай их ингээд мөнгийг олох боломжоо та хаагаад энэ яг тав тухтай бүстэй байгаад байна. Тийм ч учраас ингээд Нептун гариг буруу арж гарч ирээд таныг бол ингээд нөхцөл байдлаа хараа. Арай ингээ эргэн тойронд чинь тийм хүн байгаа юм биш үстэй ингээд таныг те энэ зүгээр штэ энийг ингээд яхад бол яг энэ бизнес рүү ороход бол эсвэл яг энэ ажлыг хийхэд бол чамд зүгээр штэ чамд бол харин ч ингээд айгүй хэрэгтэй ажил штэ ч гэдэм үү те эргэн тойронд чинь тийм хортой хүмүүс байна уу ажлын орчинд бас юм таныг урагшлуулахгүй байгаа те таныг одоо жишээ нь ажил албаа тушаал дээр чинь магадгүй та ингээл нэг гоё шин санаа гаргаад энийг арай ингээд хийвэл яа гэм бэ ингүүл арай зүгээр юм шүү гэх тэнгүүт үгүй энэ бол яг ингээл дүрмийн дагуу яг энэ бол манай байгууллагын дүрмж гэх юм уу нэг тиймэрхүү зүйл байна. Тэгээ та ямар ч байсан энэ нэг сонин үржил шимгүү болсон хүнийг ингээд урагшлыгингүүт ингээ хойноос татаа чангаагаад байдаг энэ орчин нөхцөлд болвол яг одоо санхүү болон ажил карьерийн байдал дээр байгаа байна. За тэгвэл нь штэ. Хайр сэтгэл дээр ямар байгаа? Хайр сэтгэл дээр. Хайр сэтгэлийг бол мэдээж энэ хөзөрнөөс асууна. Энэ бол мэдээж маш юм үзэсгэлэнтэй яг л хайр сэтгэлийн үзэж боломоор хөзөр байдаг байгаа. Энэ nonsense. Wow. Энд дээр бол би доороо иж 3 үзэр татъя гэж бодож байна энэ хөзөрнөөс. Яагаад гэвэл би энэ хөзрөөр бол хэрэглэх маш дуртай. Anymore. За хайр сэтгэл болон харилцаан дээр бол л штэ. Яа. За танд бол хүнд итгэх итгэл дутагдж байна. Та бол яг ингээд нэг гоё юм гинэн цайлган юм байдлаар тий ингээд нэг тийм хүнийг ингээд магадгүй таны хуурцсан байлаа гэж бодоход үнэхээр тэр хүн хуураагүй ч юм илүү те тэнгуут ингээд та хуурцсан гэж бодчихгоотлаа тэр хүн үнэхээр яг үннээ танд хэлээд би ингээд үнэхээр хуураагүй зүгээр ингээд чи буруугаар ойлгоцсон маа гэхэд тийм байна ингээд энэ хүн намайг хуурахгүй нь ойлгомжтой штэ гэд яг ингээд гоё гинэн цайлган байдлаар тэр хүн гоё ингээд итгэлийг өгөөд те нэг тийм нэг гоё нэг тийм гимтээгүй ямарваа нэг ингээд урдны харилцааны гэмтэл ч юм уу тий хүнд итгэхгүй болж байна гэдэг бол яг юм өмнө нь ямарваа нэгэн сэтгэлийн хувьд гэмтэл авсан учраас шүү дээ. Тэгэхээр эхнийх гоё нэг тийм
гэмтэлгүйгээр тэр гэмтлийн ангаагаад хүнд дахиж итгэдэг болох хэрэгтэй энэ харилцаан дээр. Тэгээд 1-р сард болвол та бол яг ингээд Anemone гэдэг хүзүүр болвол таныг өөртөө итгэе. Өөрийнхөө хэн гэдэгт үнэнч бай. Тийм утгатай хүзүүр гарч ирж байна. Тэгэхээр та болвол энэ бол дээш харж ирж байна. Тэгэхээр та 1-р сард бусад хүн өөртөө итгэлтэй байж бусад хүнээс ингээд гоё бусад хүмүүст ингэж гоё яг би бол яг ийм хүн чиний яах ч бол надад хамаагүй чиний намайг юу гэж бодох чинь бусад хүмүүс тантай яаж харьцах таныг юу гэж дүнэх бол хамаагүй та бол өөрийгөө мэдж байгаа та бол яг гоё ингээд нэг тийм өөрийнхөө үнэнтэй эвлэрээд өөрийгөө хэн гэдгээ мэдээд өөрийгөө яг ингээд гоё чөлөөлөөд би бол ийм хүн ингээд гоё ингээд харилцаад эхлэнгүүт танд өөрт чинь их гоё нэг тийм тайван байдал хурж ирэх юм байна. Яг гоё ингээд нэг юм сэтгэл зүйн байдал, сэтгэл ханамжийн байдал дээр та бол бүр ингээд ганцаардах ч биш, олон хүний дунд тухгүй урах ч биш, бүр нэг гоё ингээд хаач утсан та бол ингээд амар амгалан байдлыг сэтгэл зүрхнээсээ бүр ингээд гоё мэдрээ ингээд явах юм байна. Нэг ганц нэг засах зүйл байна. Тэр нь бол хүнд итгэдэг болох хэрэгтэй. Энэ дээр л жоох ажиллаад өгчүүл бол хайр сэтгэл болон харилцаан дээр бол маш гоё байна. За тэгээд мэдээж хайр сэтгэл дээр учрах хүмүүсийг нь харж өгөө. Учрах хүмүүс болон та өөрөө ямар хөө байх юм бэ? За учрах хүн чинь бол энэ талд та өөрөө бол энэ талд шүү. Пупа 3 хүзэр эргээд эхлэе. За ямар ч байсан 3 хүнтэй уулзах юм биш үү? Гадлаа зүгээр л ямар ч байсан 3 төрлийн энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ бол найз нөхдийн хувьд ч байж болно, гэр бүлийн хувьд ч байж болно. Бас хайр сэтгэлийн хувьд ч байж болно. За эхлээд ямар ч байсан юунуудын хүзрийн сайхан татаад гаргачих. Тэгээд тайлбарлах явцтай ойлгомжтой болох байхаа. За. Энэ бол таны энерги. Pisces. Хайр сэтгэлийн харилцаан дээр бусдад итгэж чадахгүй байна. Таны энерги бол энэ угаасаа мөн л байна л да. Тийм бусдад жоох итгэж чадахгүй. Таны энерги дээр чинь болвол уулзах учрах хүмүүс чинь болвол ямар ч байсан Cancer, Virgo, Aries. За мэлхий охин хоньны орнуудтай та энэ сард бас учрах магадлалтай байна. Гэхдээ энэ учрал болвол ангаалтын шинжтэй учрал байх магадлалтай байна. Яг бинийг ингээ хэцүү нөхцөл байдлаас татаж гаргахын тулд ч гэдэм үү тий. Та магадгүй ингээд яг юм хүнд итгэж чадахгүй яг ингээл амар гомдоод тий. Бүр ингээд яагаад намайг ингэж байгаа юм болоо гэд бүр ингээд амар юм. Та бол угаасаа өөр айгүй гоё зөөлөн сэтгэлтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт та яг тийм зөөлөн сэтгэлээр ингээд хүнд хандж байгаа тэр хүмүүс яагаад надад ингээд муухай хандж байгаа юм болоо гэд ингээд яаж хат чинь таныг ингээд гоё тайвшруулад ингээд өгөх. Тэгтээ яг тантай ижлэхэн юм асуудалтай хүмүүс байгаа байхгүй юу? За тэгээд ингээд ялангуяа энэ мэлхий тий энэ нэг юм мэлхийн энергитэй хүн болохоор яг тантай ижлэхэн ингээд хүнд итгэж чадахгүй тэгээд маш юм эмзэгхэн зөөлхөн сэтгэлтэй нэг юм хүн байна. За тэгээд бас хүмүүсийг айгу ингээд жоохон шүүмжлэх гээд байдаг тий
хүмүүсээс жоохон харах гэдэг, заримдаа өөрөөсөө бас их ингээд хардаг, би болохгүй байна, эсвэл хүмүүс болохгүй байна гэдэг ингээд нэг тийм жоохон төгс байдлыг эрхэмлэгч нэг хүн байна. За тэгээд бас юм жоохон зөрүүд те нэг тийм түргэн уртай төрлийн нэг юм 3 хүн байна. За тэгээ та хэд маань уучраад ингээд би бинийхээ ингээд сэтгэлийг ангаагаад ингээд явах юм бол үнэхээр ингээд гоё тохирохоор ингээд хүмүүс байна ирээдүйд ялангуяа та бол энэ cancer энергитэй энэ зөөлөн эмзэг сэтгэлтэй юм хүн энергитэй хүнтэй та ингээд бүр яг гоё ингээд сэтгэл зүйн хувьд бүр гүнзгий төвшөнд те яг бусад хүмүүс ингээд яг найзууд гээд бүр амар олон жил явцсан ч гэсэндээ бүр яг би бинийг үнэхээр ингээд мэдэрч ойлгохгүй хүн ч байдаг эсвэл бүр ингээд ганцхан өдөр уулзаад ярилцахад л чамайг бүр яг доторч орсон юм шиг мэдж байгаа хүн байдаг те. Тэгэхээр яг энэ нэг cancer энергитэй хүн болвол таныг бол яг ингээд доторчоо орж байгаа юм шиг таны бүх ингээд мэдрэмжүүдийг чи ингээд ойлгоод өгөх юм гоё хүнтэй учирна. Тэгээд энэ хүнтэй бол харилцаа бол гайгүй удаан үргэлжлэх байх гэж бодож байна. Virgo энергитэй хүн нь болохоор яг таныг бол ажил мэргэжлийн тал дээр тань тус болох байх гэж ягаад чи мэдрэгдээд ах юм. Тэгээд энэ Virgo энергитэй хүмүүс бол яг жоохон юм шүүмжлэгч байх гэдэг ч гэсэндээ ажил мэргэжил тал дээрээ ингээд ороод ирэхээр маш мундаг байдаг. Ягаад гэвэл аливаа нэгэн асуудлыг маш төрүүлж олж хараад тэрийг ингээд шийдвэрлэх чадвартай байдаг. Тэрүүгээрээ танд бол яг ажил мэргэжил дээр тус болох байх гэж харагдаж байна. Тэгээд энэ хоньны энергитэй юу болвол магадгүй хайр сэтгэл тал дээр юм болов. Эсвэл таны экс чинь хоньны орд байсан байх магадaltaй. Яагаад гэвэл та хүнд итгэх итгэлээ алдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнд итгэх итгэлийг алддаг ордууд хэд ордууд байд юм аа. Тэн донд бас ийм хонь ордны энерги бас явж идэг. Яагаад гэвэл хонь ордны энерги яг энэ загастай хамт ороод ирэхлээр та бол өөрөө загас ордны энергитэй хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр энерги нийлээд ирэхлээр ялангуяа хоньны орд бол ингээд жоохон хүүтэн хүндий те жоохон бие даасан байдлаараа таныг ингээд шархлуулцдаг учраас та ингээд хүнд итгэх итгэлээ ингээд баг зэрэг алдчих гад гэдэг тохиолдол байдаг. Тэгэхээр магадгүй та энэ бол таны экс-ийн энерги гарч ирсэн байж магадгүй одоо хүртэл та ингээд энэ энергиэс нь салж чадаагүй учраас энэ учирлуудын дунд гараад ирсэн байна гэж бол би харж байна. За харилцаан дээр бол нэг иймэрхүү байна. Тэ за тэгэнгүүт онцгой тохиол байна уу? Онцгой тохиол. Яг ингээд амьдралд чинь бүрнийх гоё юм онцгой тохиол гарч ирэх үү? За энэ яг за гарч ирэх үү ч байх вэ? Энэ 1-р сард танд гарч ирэх хамгийн онцгой үе чинь онцгой тохиолдол чинь ямар тохиолдол байх вэ? Юу болох вэ тэрэн дээр? Тэрийг харъя. Тэгсэн чинь космос. Окей, космос. За тэгээд юу тохиолдох нь вэ? Cosmic reflection. Вау. За онцгой тохиолын хувьд болохоор шүү дээ. За нэмэлт бас нэг карт авчих. За одоо арай ойлгомжтой болж байна. За юу шүү. Онцгой тохиолын хувьд бол 1 сард болох танд онцгой гой бэлэгтэй онцгой тохиолдлын хувьд бодвол та бол мэдээж та өмнө нь штэ маш юм удаан хугацаанд нэг зүйлийг зорьсон боловч
яг тэр зүйл нь нэг бол холдоол, нэг бол ойртол тий. Та өөрөө ингээд энэ талайн давлгаанаар хоёр тишээ болоход энэ зорилго чинь ингээл нэг бол ингээл холдоол, ойртол, хажуу тишээ болоод ингээл зүг чигээ алдаал тий. Тийм байсан бол одоо бол танд яг ингээд зорилго чинь харагдаад эхлэх тийм гоё юм онцгой тохиол болох нэ. Та яг тэр яг чиглэж байгаа зүйлээ маш юм тодорхой олж харна гэж байна. Тэгээд яг ингээд гоё юм эмгтэй хүний хувьд юм аюулгүй мэдрэмжийг авна гэдэг бол маш ингээд сайхан зүйл байдаг те. Яг ингээд нэг тийм төгшүүртэй мэдрэмж ч гэдэм үү, эсвэл нэг тийм ингүүл яачих бол тэгүүл яачих бол гэд ингээд тийм санаа зовнилын мэдрэмж ч гэдэм үү. Ямарваа нэгэн тийм юмнаас та ингээд нэг гоё юм онцгой тайвширлын мэдрэмж авна. Тэр нь бол таны яг ингээд өнгөрсөнд хийсэн зүйлүүдийг чинь ингээд рефлекшн буюу ингээд таны яг ингээд өмнө нь та ингээд энэ зорилго руу ингээд чиглээд хичээгээд явж ирсний чи үр дүн одоо ингээд гарч ирээд яг 1-р сард бол та яг гоо ингээд нэг юм юмыг өөртөө бүрэн дүрэн хүлээж аваад яг ингээд таны зорилго чинь бүр яг тодорхой харагдаад эхлэнгүүт та өөрөө ингээд цаанаас айгүй гоо ингээд тайвшраад юм болгон дээр ингээд нэг юм ботхгүй ингээд айгүй гоо тайвнаар ингээд хүлээж авах. Энэ бол таны бүр ингээд яг гоо юм онцгой юм тохиол байх нэ. За тэгвэл энэ онцгой тохиол нь яг сарын хэдийгээр ингээд тохиолдох юм. Яг гэхээр аль үед нь тохиолдох вэ гэдгийг нь харъя. Яг хизээ таны энэ зорилго чинь бүр яг гоё ингээд тодорхой харагдаад эхлэх вэ те. Cycles and phases. Okay. Нэг амар англиэр ярьдаг юм шиг энэ хараа 9-ийн тоо 2 гарч ирж байна шүү дээ. Тоотой маш холбоотой зүйл байна. Тэ энд бол шууд синхро болчлоо. Тэ 9 гээд. Тэгэхээр бол танд бол бүр ингээд 1-р сараас хязгааргүй боломж орж ирж байгаа юм байна. Тэ 9 ч юм бол бас 6-гийн нөгөөх нь буюу ин ян тэгээ дээрэс нь маш их юм боломжуудыг илэрхийлж яадаг. Тэгэхээр энэ саржингаа юм бэ шүү. Зөвхөн нэг бүчэд биш. Энэ саржингаа бол танд энэ сар тэр чигтээ бол танд бэлэг байх нэ. За тэгвэл Аз ивэлийн харъя тийм. Аз ивэл. Энэ сард танд өгж байгаа Аз ивэлийн хараад өгье. Magic wand гахалтай. Та бол яг хүссэн зүйлээ гартаа авахад нөгөө тодорхой болно гэжээс энийг бол шууд гартаа авна гэж шүү. Та бол яг л амьдралдаа хамгийн их хүсэж байгаа зүйл чинь энэ 1-р сар таны амьдралд орж ирнэ. За тэгээд одоо чиглүүлэг болгоод мессеж та тий. Чиглүүлэг би давхар энэ чиглүүлгийг нэрээ давхар энэ харилцаан дээр бас ингээд авъя гэж бодлоо. Ягаад гэвэл энэ харилцааны ингээд уншлага дээр болохоор те таныг ингээд X чи энерги орж ирж исэн. Тэгээд ийм 2 хүний энерги байсан. Тэг нэг нь ажил дээр нэг нь бол таны бүр гүн сэтгэлээс ойлгох. Гэтэ энэ яг найз юм уу хайр юм уу гэхэд бас ойлгомжгүй. Тэг энэ канцер энергитэй хүн. Тэгэхээр та бол яг ингээ эндээс яг өөрийнхөө ингээд яг өөрийгөө нээгээд ингээ гоё тайвширлын мэдрэмж авна гэсэн. Гэтэ танд ингээд шинэ учрал байна уугүй юу? Тэрийг нь хараад. За энэ бол ингээ чиглүүлэгтэй. За энэ чиглүүлгийг түр хойш нь тавьж агаад хайр сэтгэл дээр чинь шинэ учрал байна уу? Тэрийг харъя. Woo! Oh my god. Шинэ учрал энэ өгч шууд жинхэнэ хайр гэдэг үзүр гарч ирж байна.
Ямар сони юм бэ? Тэгэхээр чи эн чи одоо ингээд магадгүй тэр канцерын нэрхтээ хүн таны жинхэнэ хайр байх магадлалтай. Жинхэнэ хайртайгаа учир нь 1 сард амжилт хүсье. За чиглүүлэг болгоод хүзэр татхад болвол growth and support тэгээд Amaryllis 2 цэцэг гарч ирж байна. За та ингээд альва нэгэн зүйлийг эхлүүлсэн бол тэрийгэ хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн бусдаас туслалцаа дэмжлэг авах хэрэгтэй. Тэр хэмжээгээр бусдад бас туслалцаа дэмжлэг болох хэрэгтэй. Тэгэд хамгийн гол нь таны энэ нөхцөл байдлыг хараад байх нэ. Үржил шингүү газар байгаа. Дээрээс нь ивэл нь болохоор зорилго чинь тодорхой болоод ирнэ. Тэгэхээр таны ивэл чи энэ саржингаа үргэлжлэх учраас таны тодорхой болоод байгаа энэ зорилгоо бүр ингээд гоё дэлгэрүүлээд төлөвлөгөө гаргуул их зүгээр юм шиг санагдлаа надад бол. Бүр ингээд услаад бүр ингээд гоё тордоод гэсэн үг штэ. За тэгээд өөртөө итгэлтэй бай гэж байна. Өөртөө итгэлтэй бай. Өөрийгөө бусдад ингээд сурталчлаад, өөрийгөө бусдад таниулж, дэлгэрүүлж магадгүй контент хийдэг ч юм уу. Өөрийгөө ямар ч байсан бусдад гоё ингээд нээж харуулаа гэдэг ийм чиглүүлэг ирлээ. За ингээд баярлаа. 2 дахь уншлага руугаа оръё. Ингээ өнөөдрийн маань энэ удаагийн 1-р сарын маань уншлага ингээд өндөрлөлөө. Тэгээд гоё таалагдсан бол би гоё ингээд юу яа affirmation ингээд гоё та нарт хэлж өгье. За 1-р группийн очиж ингээд мөрөөдөл нь зорилго нь тодорхой болно гэсэн тэгээд дээрэс нь энэ Viola би энэ гол хүзрийн нэрийг тайлбарлаагүй шүү дээ. За энэ гол хүзэр нь бол юу шүү? Энэ хүзэр бол юу шүү? Ингээд таныг мөрөөдөлдөө илүү анхаарлаа төвлөрүүлээ. Буюу 3 дахь нүдэ нэ гэдэг ийм утгатай хүзэр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань комент хэсэгт би одооноос эхлээд 3 дахь нүдэ нээж байна гэд гоё комент бичээрэй. Би одооноос эхлээд 3 дахь нүдэ илүү нээж байна. 3 дахь нүдэ нээж байна гэдэг юм гоё affirmation-ыг ягаараа тэгээд 3 дахь нүдэ нээх буюу ингээд далд ухамсараа далд ухамсараа нээх ийм гоё бясалгалуудыг YouTube-ээс олж үзүүлэх зүгээр байна. Тэгээд манифест мөрөөдөл дээр илүү анхаарал хандуулвал их гоё сар болох нэ. За тэгээд 2 дахь уншлага руу орцгоё. 2 дахь уншлага руу орё. За ингээд 2 дахь уншлагтаа оръё. За 2 дугаар уншлагын маань мөнх сахив гэхлээр харъя. Зя. Хөш, энэ дээрээс үзэр ачиж. Энэ дээрээс сонголтын үзрийг би хаашаа тавьчих. Сая би хөлцсөн байх та. Гүлэмри. Би саяг энэ дээр тавьсан байсан шүү дээ. What the fuck. Үгүй ямар сони юм. Тийм биш ёо. Аваад толцсон байдаг байх шүү. За уучлаарай. Хаяас жоох ингээд орон гарантаад байт юм аа.
За мөнх санхүүг нь эхлээд харъя. За мөнх санхүү. За мөнх санхүүгээ бол эхлээд юунаас харна. Гариг хэрэгсийнхаа энергиэс харъя. Окей, Earth. За, Earth гарч ирсэн шүү. За, нэмэлт дээр нэг хүзэр татъя. Эндээс. Тэгээ энэ хүзэрнээс бол бас мөнх санхүүтэй холбоотой энерги айгуу сайн гарч ирдэг юм шиг санагддаг аа. За. Ийм байна. Мөнх санхүү дээр бол ерөнхийдөө та жоохон нэг бол ингээд мөнх санхүү ажил карьер дээр штэ. Нэг бол ингээд айгүй их ингээд амар ирч хүч ороод айгүй ингээд мотивацлагдал босоод өглөө хэрцэрэл хамаг юм хийгээл өдөржингөө ингээд юм хийгээд хэтэрхий их ядраа. Тэг хэтэрхий нэг бол маш их энергийг зарцуулаад нэг бол бүр огт зориггүй болоод огт ингээд хайх ажил карьераа санхүүгээ мөнх санхүүгээ бас ингээд хайхрахаа болоод ингээд байна. За тэгэнгүүт яагаад тийм юм болвоо гэсэн чинь яагаад тийм тэнцвэргүй байдалд орвоо гэсэн чинь танд маш их хил ам нөлөөлж байна л та бусдын юм нэг юм атааждуу те хил ам. За чор. За тэгээд та бол өөрөө бол ингээд бусдын дандаа ингээ анхаарлын төвд байдаг гэх юм уу, тиймэрхүү хүн байж магадгүй. Тэгэнгүүт ингээ эргэн тойрон чинь таныг хордлох гэсэн юм жоохон эсвэл хорлохгүй зүгээр ингээ биширж харсан байдлаар ингээ цагаан хил ам тусдаг ч юм ямар ч үсэн энийг хүмүүсийн хил ам тэг хүмүүс таныг нэг ингээд энийг ингээ дараад авчихсан, энийг ингээ нэг ингээд ас жаргалыг булаагаад авчихсан ч гэдэг юм уу муухай байдлаар хэлвэл нэг тиймэрхүү зүйл их болд юм байна. Тэгэхээр та мэдээж энэ мөнх санхүү дээр бол хамгаалалт хэрэгтэй байна. Тэгээд тэнцвэртэй байх хэрэгтэй. Нэг ажлыг хийхээр бол өдөр болгон тогтмол хий. Заримдаа залхуураад хаяад, бүр тэр чигтээ хаяад биш, заримдаа бүр хит их ажиллаад биш. Зүгээр ингээд өдөр өдөрт нь баг багаар хуваагаад хийх хэрэгтэй. Тэгжээж энэ эрг маань тэнцэхнэ. За, хайр сэтгэлийн асуудал дээр бол энэ хүзэрнээс хайр сэтгэлийн асуудлаа харъя. Сэр freedom эрхчлөг байгаа мó. За эндээс дор хаяж бол 3 хүзэр татъя гэж бодож байна. Ягаад гэвэл би энэ хүзрээр бол мэрлэх маш дуртай байдаг. Зурганд нь их дуртай учраас мэрлэх болгондоо аз жаргалыг мэдэрдэг байгаа. За. Declaring wildflower protection from illness. За хайр сэтгэл болон харилцаан тал дээрээ болвол та 1-р сард бол жоохон эрхчлөөч нь боогдох гээд тэ нэг гоё аялах, судлах тэ бүрнийх гоё ингээд энэ тэнүүгээр явах гэсэн юм хүсэл тэмүүлэл чинь байгаа боловч ямар ч үс нэг юм ажил төрөлтэй мөнгө санхүүгийн асуудал ч юм уу гэр бүлийн асуудал ч юм уу янз бүрийн нэг юм нөхцөл байдлаас болоод та ямар ч үсэн жоох ингээд эрхчлөөгүй санагдаж магадгүй байна. За тэгээ та юм эрүүл мэндэд анхаараагүйгээс болоод нэг юм амьсгалын замын юм хатгаа ч юм уу тэ эсвэл юм уушг мушгтай холбоотой юм жоохон өвчлөлд ороогдох гэдэг магадaltaй байна. Тэгэхээр та ингээд эрүүл мэндэд сайн анхаарнаа. За тэгээд хичнээн ийм эрхчлөөгөө нөхцөл байдалд орсон ч гэсэн өөртөө ямар ч байсан нэг баг саг яаж игээд ингээд эрхчлөө ингээд өөртөө олгох хэрэгтэй. Амралт өгөх хэрэгтэй. За тэгээд гол нь
бусдад өөрийгөө ингээд сурталчлах те бусдад бас ингээд жоохон өөрийнхөө үн цэнийг мэдүүлээд юм жоохон гоё их хэмсэг байвал их зүгээр юм. Харилцаан дээр шүү. За харилцаан дээр ямархуу хүмүүстэй уулзах нь учрах нь тэрийг нь одоо харнаа. За тэгээд таны энергийг болохоор энэ талд нөгөө учрах хүмүүсийн маань энерги болвол эхлээд энэ талд нь би ингээд гоё хуваагаад харуулнаа. Libra. Leo. Пүү зарай үгүй л үү. Нэлээ олон хүзэр гараад ирлээ. Тэгэхээр танд бол энэ 1-р сар бол маш олон хүнтэй ингээд бужигнсан сар болох юм болов уу гэж харагдчих байна. За энд бол арслангийн энерги байна тий. Арслангийн энерги бол маш юм бие төвхтэй юм энерги байна. Гэхдээ энэ таны нийт харилцаан дээр энэ олон хүзэр орж ирсэн болохоор энэ арслан бол таны энерги баг гэж би бол цаанаасаа яагаад ч юм тэгж мэдрэгдээд энэ танд бол нэг юм Libra бол маш юм загварлаг тий хувцлан дээр их анхаардаг тий ингээд хүн одоо харилцаан дээр бол та маш юм гоё юм хүмүүст гоё юм мэдрэмжтэй харагддаг анханасаа ингээд сэтгэл төрүүлэхтэй их сайн гадаад үзмж их сайтай тий их гоё анхаарал татам харагддаг тий дээрэс нь маш юм өөртөө ихтэй. Тийм ч учраас энэ харилцаан дээр бол танд энэ pride гэдэг амарлист цэцэг гарч ирсэн байх гэж би бол бодож байна. За тэгээ тантай учрах хүмүүсийг бол хараад байх нэ. Cancer, Virgo, Aries, Taurus, Aquarius. За хайр сэтгэлийн тал дээр бол таны яг ингээд учрах хүн чинь болохоор жоохон юм нэг гарч ирээд нэг бол алга болчдөг тийм төрлийн хүн байж магадгүй. Тэгээд айгүй тийм оюунлаг тий гэхдээ яг нэг тийм заримдаа яг ингээд юмсыг зөвхөн өөрийнхөө өнцгөөрл харах гэдэг тийм дутагдaltaй тийм нэг хүн байна. Тэгээд бас Taurus бас нэг юм зөрүүдтэй тэгтээ яг юм тэр байдлаа бол өөрөө айгүй гоё ингээд балансжуулаад аваад явчих чаддаг. Тэгээ хамгийн гол нь юм гоё нэг юм хөдөлмөрч хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм хоёр хүн таны хайр сэтгэлийн асуудал дээр эсвэл энэ хоёр энерги хоёулаа нэг хүн дээр ч үж болно шүү. Ямар ч байсан хайр сэтгэлийн асуудал дээр ч юм бол нэг ийм юм хоёр хүн байна. Хоёр хүн ч гэж хоёр энерги. Энэ хоёулаа нэг хүн байж болно. Эсвэл бол хоёр өөр хүн байж болно. Дахиад та сонсохыг хүсвэл буцаад ухраагаа сонсоорой. За тэгэд ажил төрөл дээр болон найз нөхдийн холбоон дээр болохоор хоньны орд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тантай бол маш гоё зөгцөн, маш юм гоё эерэг, хөдөлгөөнтэй тий маш тийм гоё юу мэрчимтэй. Шууд шийдэл хоёр шууд ингээл нэг юм их шийдэл бол тэгэл за гээл шууд залгаал гарах уу гарыг гээл шууд гараа явчихдаг ч юм уу тий ямар ч байсан их гоё юм төс тас хийсэн ийм гоё нэг нэм найз байна ингээд асуудалтай үедээ ингээд ярихад бол шууд ингээл 5 минутын дотор хүрээд ирдэг ч юм уу тий нэг тийм гоё хүн байна. За тэгээд ажил мэргэжил дээр ч юм болохоор гэр бүлийн асуудлаа ажил төрөлтөө ингээд жоохон холиод байдаг тийм төрлийн нэг хүн байна. Тэр чинь ингээд таны ажил дээр чинь жоохон садаа болох гээд бас нэг нь болохоор айгүй юм шүүмжлэгч төрлийн юм тийм хоёр хүн байгаа байхгүй юу.
За яг ингээд нэг нь яг нэг тийм ажил төрлийн асуудлаа яг хувийн харилцаатайгаа холбох гэхээс илүү бас ингээд сэтгэл зүйтэй айгүй холбох гэдэг тий. Та тэр хүнтэй яаж харьцсан, яг тэр хүн ажил төрөл дээрээ яг таныг тэгж дүгнэх гэдэг. Яг юм харилцаанаас дүгнэх гэдэг. Та ингээд амар гой пялдганаал айгүй гой харилцангууд ингээд тэр хүн ажил дээр ингээд танд бас ингээд өндөр үнэлэмж өгөх ч юм уу тий. Арай илүү танд гой боломжтой зүйлүүдийг санал болгох ч юм уу тий. Тэгэж яадаг. Нөгөөх нь болохоор айгүй тийм шүүмжлэгч таныг одоо юу ч хийсэн өөртөө таалагдахгүй байх гад ч юм уу тий. Аливаа зүйлийг илүү сайн хийх тусам улам ингээ өөлөөд идэг тий. Энэ нь жоохон дутуу юм уу? Энэ ч жоохон юм уу гэдэг. Ийм хоёр төрлийн хүн таны ингээд ажил төрлийн санхүүгийн байдал дээр чинь ч юм уу эсвэл бол нэг тийм за яг найз нөхөд байлаа гэхэд бол таны ингээд нэг тийм ажил төрлийн асуудал дээр чинь ингээд жоохон ингэж оролцох гээд ийм төрлийн хоёр хүн байна. Ингээд ямар ч байсан таны энэ 1-р сарын харилцааны байдлууд бол нэг иймэрхүү харагдаж байна. Та тэгээд энийгээ дахиад сонсомоор байвал ахиад ухраагаад ингээд сонсорой. Би ингээд юмыг ахин дахин яриад байх бас ингээд нэг дуртай биш. Яагаад гэвэл би ингээд ийм юмыг нэг юм олон яриад идэг хүнийг ингээд сонсохоор ингээд жоохон бухимдаад идэг төрлийн хүн юм аа. За тэгээ 3 ёо миний бүр хамар ямар аяр төгөрд. Яа. За тэгээд онцгой тохиолын одоо хараад өгье. Таны ингээд энэ сард те тохиолдох хамгийн гоё юм онцгой тохиол юу байх вэ? Тэрийг чинь харж өгье. Вау. Manifest. Та ч ёстой манифестыг аягүй сайн хийдэг хүн юм шиг байна да. Таны яг тэр манифест хийсэн зүйлийг чи ингээд бодит байдал дээр буугаад ирэх юм байна. За тэгээд онцгой тохиол дээр гоё нэмэлт мэдээлэл авъя тий. Окей. Таны ингээд яг тэгж за яг би хүзрүүдэлэгч дуусчаад ингээд тайлбарлая. Яа энэ бүр амар том хүзэр болохоор ингээд бас холино гэдэг бол маш ур чадвар шаарддаг. Маш скил шаарддаг байгаа. Зя. Хорошо. За юм байна. Таны онцгой тохиол чинь болвоос таны яг ингээд манифест хийсэн зүйл чинь амьдралд чинь орж ирээд яг ингээд та яг тэр зүйлээ ингээд хүлээж авахдаа яг тэр ингээд таны яг манифест хийсэн зүйл чинь амьдралд чинь ингээд нэг биелэл болж байгаа нэг жоохон танд мэдрэгдээд харагдаад эхлэхэд бол та маш урам зоригтой болох юм байна. Тэгэд та ийм урам зоригтой болсноороо маш тийм дайчин ингээд тэр хүсэж байгаа зүйлийнхэн төлөө илүү ингээд юм хийх ингээд гой хүсэл тэмүүлэлтэй болоо тэрийг ч ингээд хийгээд явах тийм гоё юм онцгой зүйл болох юм байна. За тэр нь бол хизээ сарын яг хизээгээр болохыг нь харъя. Ямар сайн хөөцөр оноггүй. Хизээгээр вэ? Хизээгээр болох вэ? Зя. Ямар ч хөл байсан хөөцөр унлаа. New moon. Шинэ сарнаар. За шинэ сарнаар болох юм байна. Тэгэхээр яг энэ нэг
Энэ бол яг шинэ сар нар гэхлээр бол мэдээж эн чинь 1-р сар чинь шинэ сар шүү дээ. Тэгэхээр нэг бол энэ сарны мөчлөг та сонирхдаг бол таны сарны мөчлөг танд айгүй таны амьдрал чинь айгүй нөлөөлдөг бол яг шинэ сарнаар яг энэ сарны мөчлөгийн хувьд бол шинэ сарны өдөр үгүй бол энэ нэг сар тэр чигтэй юм шүү. Ягаад гэвэл энэ бол шинэ сар байгаа тий. Нэг сар бол шинэ сар. Тэгэхээр энэ 1-р сар бол тэр чигтэй таны энэ манифест хийсэн зүйл чинь биелэлээ олж ингэж урам зориг авч та тэндээс үйл хөдлөл авах юм гоё сар болох нэ. За тэгээд Аз ивэл юу яах вэ? Аз ивэлийн бас харнаа. Insight enlightenment. Та бол яг ингэж өөрийнхөө дотор нуугдсан авьяас бэлгийг бол нэхнэ. Өөрийн ингээд бүр дотор маш удаан ингээд гарч ирээд ингээд танд ингээд мэддэгдээд олонд танигдахыг хүссэн тэр нэг гоё юм онцгой чадвар те өгөгдлөө та ингээд олж нээж чадхаар тийм гоё юм гоё аз ивэл болох нэ. За тэгээд танд бол ингээд чиглүүлгийг харъя. Таныг хаашаа чиглүүлж юм? Энэ 1-р сар таныг хаашаа чиглүүлж ийн вэ? Буюу танд гоё зөвлөгөө олгож өцөр татхия. За таныг бол сүнслэг тал дээрээ ер нь бол ингээд амьдрал дээр айгүй гоё үйл хөдлөл аваад явах учраас сүнслэг тал дээр бол жоохон сүнслэг талын зүйлүүдийг хийх хэрэгтэй. Далд ертөнцтэй холбогдох тиймэрхүү зүйлүүдийг хийх хэрэгтэй. Өөрийнхөө далд ухамсартай холбогдох, 3 дахь нүдээ нээх тиймэрхүү зүйлүүдийг хийвлэх зүгээр байна. За тэгээд төлөвлөгөө гаргах ажлынхаа яг ингээд мэдээч таны ингээд манифест хийсэн зүйл чинь би амьдралд чинь орж ирээ биелэл орж болох боломжтой болж байгаа тий. Тэгэхээр тэрэн дээр та бүр ингээд гоё нарийн төлөвлөгөө гараа ялангуяа дараагийнхаа саруудад юу хийх юм хаашаа зорих юм гэдэг тэр төлөвлөгөөгөө гаргаж өгвөл танд бол тэр бол маш сайн чиглүүлэг болох юм байна. Ялангуяа ингээд таны манифест ингээд хийсэн зүйлд чинь маш гоё хурдан ингээд чиглүүлэг болох зүйлийг ингээд бичээд өгүүлэх зүгээр байна. Тэгэд энэ хамгаалалт гэдээ ярьжсэн шүү дээ. Танд энэ ажил мэргэжилтээр хамгаалалт хэрэгтэй байна гэдэг жисэн. Тэр бол ингээд сүнслэг хамгаалалттай үйл зүгээр юм байна. Сүнслэг ертөнцтэй холбогдох, далд ертөнцтэй холбогдох, тэрэнд итгэх, бишрэхтэй бясалгал хийх. Тэндээс ингээд энерги хүчийг ингээд авч явах тийм зүйл хэрэгтэй байна. Тэгэж та ингэж хүмүүсийн хил амнаас хамгаалах нэ. За ингээд эцэст нь бол таны энэ гол хүзэр бол хувирал те. Хувирал болон зориг гэж байгаа. Тэгэхээр та бол энэ хязгаарлагдмал байдлаас гарч ингэж олон шийдлийг ингэж олж харах гэдэг ийм утгатай гол хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр таны гоё ингээд affirmation үг болвол би за юу гэх вэ? Таны ингээд нийт юмнуудыг чинь харах дээр олон шийдлийг олох, хязгаарлагдмал байдлаас гарах хувирал тийм манифест хийгдснээр таны манифест би амьдралч орж ирснээр та хувирал өөрчлөлийг олж авч байгаа тий. Харилцаан дээр бол та хязгаарлагдмал энэ харилцаан дээр бас нөгөө нэг эрхчлөөгүй байдалд ороод байгаа гэсэн та тэгэхээр бас энэ харилцаан дээр энэ хязгаарлагдмал байдлаас өөрийгөө чөлөөлөх тийм зүйлүүд байгаа юм байна. Тэгвэл за би өөрчлөлтөд бэлэн байна гэдэг гоё аффирмашныг өгөөрэй. Би өөрчлөлтөд бэлэн байна гэд гоё комент бичээрэй. Энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань. За ингээд 3 дахь уншлага руу орё. За 3 дахь уншлага болгоос. За 3 дахь уншлага
эхэлье. За 3 дахь уншлагынхаа хамгийн түрүүнд эхлээд мөнгө санхүүг нь харнаа. За мөнгө санхүүгийн хувьд ямар байх вэ? 1-р сард гээд харъя. Jupiter 2 үзэр гарч ирсэн юм. За хоёуланг нь татчих тийм үү? Uranus. Jupiter, Uranus. За. Өөр юу гэнэ? Oh, wow. Бас л 2 үзэр гараад ирлээ. За яг хоёуланг нь авчи. За тэгж асуухад болохоор юм. За санхүү ажил төрөл санхүү дээр болохоор Юпитер гарч ирж байна гэдэг болвол танд болвол та бол энэ ажил санхүү дээрээ маш ингээд аливаа зүйлийг маш ингээд гоё том хараагаар те маш юм өргөн хараагаар ингээд өргөн хүрээнд ингээд юмсыг арай холоос ингээд гоё харж чаддаг учраас таны ингээд ажил нөхцөл байдал чинь ингээд айгуу гоё амжилттай явах юм байна 1 сард. Тэгээ хамгийн гол нь та тэгэхдээ тэгж томоор ингээд юмсыг харахтаа яг ингээд бүр ингээд ийм өмнө нь бодож исэн өмнө нь ингээд танд ингээд суудсан байсан үзэл бодлоосоо ингээд бүр ингээд шинжлэгдээд бүр ингээд юмсыг шал өөр өнцгөөс ингээд харж чаддаг болох юм байна. За тэгээд альва зүйлийг те альва ингээд ямар нэгэн зүйлийг та ингээд хийхдээ энэ зүйл надад ирээдүйд хэрэгтэй энэ ингээ ирээдүйд хэрэгтэй гэхээсээ гадна яг зөвхөн та мөнгө харж энэ ажлыг хийж байгаа мó эсвэл бол таны яг амьдралын зорилготой чинь нийцж байгаа мó гэд илүү том хүрээнд ингэж харж тэгэхдээ тэгэж илүү том хүрээнд харж эхэлснээр та юмсыг арай ингээд өөр өнцгөөс ингэж харж өмнө нь магадгүй та нэг л зүйлийг яг нэг талаас нь хараа за би ингээд эндээс мөнгө л олох ёстой гэдэг байдлаар ханддаг ч юм уу тий. Нэг тийм танд тогтсон байсан нэг тийм үзэл бодол байна. Та ингээд юмсыг ингэж томоор хардаг болсноороо тэр тогтсон байсан үзэл бодол чинь өөрчлөгдөнө гэж харагдаж байна. Энэ 1 сард. За тэгээ таныг бол ингээд хүмүүс их уруу татгаж оролдох юм байна. Яагаад гэвэл таны одоо нэг тийм гоё юмсыг ингээд гоё өргөн хүрээгээр харж байгаа тий. Тэр энэ гоё потенциал ухааныг чинь хараад хүмүүс бол ингээд жоохон уруу татаад ингээд за чи найстай ингээд нэг тусаалаач ч гэдэг юм уу те нэг тийм ямар нэгэн ингээд байдлаар таныг ингээд уруу татах хүмүүс байх вэ? Буруу тийш нь ингээд итгэлийг чинь олж байгаа буруу тийш нь ингээд танд ийм аюултай те юмыг санал болгож байгаа ч юм уу те айгуу тийм үр ашигтай юм шиг мөртлөө алстаа танд ийм хор хөнөөл учруулахар зүйл байхгүй. Тэрэн дээр та маш болгоомжтой байгаарэ. За тэгээд аливаа нэгэн ажлыг эхлүүлэхдээ ерөөсөө санаа зовнилтойгоор ерөөсөө хандаж болохгүй шүү. Аливаа нэгэн зүйлийг хийхдээ та эргэлзээд байвал хийхгүйгээр байх хэрэгтэй. Нэг хийхээр бол огт эргэлзэхгүйгээр ингэж хийх хэрэгтэй шүү. Ажил санхүү дээр. Түүнээс устдаар бол та бол ингэж ямар ч байсан амжилттай явсан байна. Тодорхой хэмжээнд шүү. За, тэгэнгүүт хайр дурлал харилцаан дээр хүмүүсийн харилцаа болоо хайр дурлал дээр ямар ах вэ? Азалия гэдэг үзүр. Буруу гарч ирлээ. Passion. New love баслаа шаарч чүрчвэ. Вау. За та ерөнхийдөө бол нэлээд юм хүсэл тэмүүлэл
ирэхгүй бол юм байна. Энэ 1-р сард бол юу хайр дурлал те та зүгээр ингээд нэг юм амар хүсэл хүн хүсэл ингээд шинээр ингээд хүмүүс тантай танилцгаж оролдож шинээр амьдралд чинь хүн орж ирэх гэж оролдох юм бол та ингээд нэг хүлээж авахыг хүсэхгүй те. Тэгээ нэг тийм өөрийгөө жоох юм хаасан байдалтай тийм харилцаа чинь иймэрхүү байх гээд байна. За тэгээд ямархуу төрлийн хүмүүс ингээд таны амьдралын яг юм харилцаж орж ирэхээр байна. Харилцаатай байхаар юм те. Тэрийг харъя. За Libra ажлын түнш. За таны энерги. За таны энерги бол Скорпио. За таны энерги бол жоохон токсик байна. Ер нь бол харилцаан дээр заяа. Жоохон нэг тийм хүнд итгэхгүй те хүнд итгэхээ байцсан нэг тийм жоохон хаалттай те тийм энерги байна. Тэгээд энэ 1-р сард бол тантай нэг юм жинлүүр энергитэй хүн айгүйх харилцаатай байх юм шиг байна. Ер нь бол аливаа зүйлийн хоёр талыг айгүй сайн барьдаг тий хүмүүсийн харилцаан дээр айгүй дайжгүй хүн болгонтой айгүй гоё харилцаад хүмүүсийн ингээ асуудлыг айгүй гоё шийдээд өгчдөг тий. Тэг ингээд ер нь бол хүмүүстэй ярилцах их дуртай, хүмүүст зөвлөгөө их өгөх дуртай ийм хүн байна. Тэг гаднаасаа айгүй гоё тийм дэгжин ийм жоохон тансаг хэрэглээтэй ч юм шиг нэг тийм хүн байна. Нэг ийм энергитэй хүн бол тантай харилцаатай байх юм байна. Гэтэ энэ бол жоохон ийм ажлын түнш ч юм уу эсвэл нэг юм найз нөхдийн харилцаан дээр ийм хүн гарч ирж байна. За энэ дээр би ер нь бол нэмэлт хүзэр авъя гэж бодож байна. Ягаад гэвэл та ингээд хүсэл тэмүүлэлгүй байгаад дээрэс нь ингээд шинэ хүн дээр ингээд хаалт үүсгээд байгаа шүү дээ. Тэгээд яагаад ийм хаалт үүсгээд байна? Шинэ уучрал ингээд орж ирэх гээд байгаа хад та үнэхээр хаалт үүсгээд байна уу? Эсвэл та ингээд ажил төрөл дээрээ анхаарал байгаа учраас хаалт үүсгээд байна уу гэдгийг нь бас нэмэлтээр харъя. Зөв. Юу юм бэ нөө? Та болохоор ингээд өмнө нь магадгүй таны юм сэтгэлийн хувьд тэ нэг юм чимээгүй болгоод ингээд залхицсан тэ ингээд нэг юм гонёг зовлон ч үт юм уу ингээд нэг юм сөрөг сэтгэл мэдрэмжүүдээ та ингээд залгаад ингээд дарцсан. Тийм учраас танд ийм хүсэл тэмүүлэл гэдэг зүйл чинь ингээд одоохондоо юм унтарсан байдалтай байгаа. За тэгээд шинэ хайр дурлалтай учрахын тулд та өөрөө ингээд ийм тэнцвэрт байдлыг ингээд олж авах, сэтгэл зүйн хувьд ийм тэнцвэрт байдлыг олж авах хэрэгтэй гэж та магадгүй бодож байгаа гэж магадгүй. Тэгээд дээрэс нь танд маш их амралт хэрэгтэй учраас энэ 1-р сард бол таныг нэг хүмүүстэй ингээд харилцах гэхээсээ илүү өөрөө ингээд амраад тий өөрийнхөө асуудлуудыг ингээд шийдвэл зүгээр юм байна. Тэгэхгүй та ингээд нэг харилцаанд ордог. Тэгээл тэр хүнд хамаг юмаа зориулал, хамаг сэтгэлээ ингээд зориулал, хамаг цаг заваа зориулаад явдаг. Яг үнэндээ тэр нь ингээд үр дүнгүй болох байх магадaltaй учраас та хамгийн гол нь одоо ингээд баатар байхаа болоод хүмүүст ингээд туслагч нь байхаа болоод өөртөө ингээд жоохон анхаарад өөрийгөө хайрлаад ингээд яг цаг нь юм байна. За тийм учраас ингээд та шинэ хайранд нээлттэй биш байгаа юм байна. За. Тэгвэл энэ сард нь шүү дээ танд ирж байгаа ивэлийг нь одоо харъя.
Энэ сар танд ирж байгаа ивэл нь юу ах вэ? Тийм гоё онцгой тохиол нь юу ах вэ? Эхлээд онцгой тохиолыг харъя. Cultivate strength. Түүх ямар сонин. Jupiter. Okay. За онцгой тохиол дээр нь дахиад нэмэлт хүзэр авъя. Бенефиза. Дахиад нэмэлт карт авъя. Oleander. За. Юу юм бэ шүү? За та ерөнхийдөө бол энэ өнгөрсөн саруудад те эсвэл өнгөрсөн энэ 25 ондоо яг өөрийнхөө тэр ингээд дотоод хүч чадал те яг тэр нууц obvious бэлгээ ингээд нөөц бололцоогоо гэж гадагшлуулж чадахгүй нэг тийм ийм хаагдмал ийм мэдрэмжтэй байгаад байсан байж магадгүй өмнө нь. Тийм бол яг таны энэ азтай тохиолчин болвол ингээд дотоо үйлх хөдлөл аваад явна. Та шууд ингээд урагшлаад эхэлнэ. Таны ингээд зам чинь харагдаад эхэлнэ. За тэгээ та ингээд ийм нэг ийм сүнслэг байдлын хувьд те далд тухамсар те далд хүчнээс ингээд та магадгүй ингээд нэг тийм амархан сэвтээд идэг те гадуур ингээд дотор явхлаар нэг тийм ядраа сулдаад ч гэдэг юм уу ажил төрөл нь ингээд жоохон бүтэхгүй болох гээд ирдэг ч юм уу те ямар ч байсан та ингээд ямар нэгэн сөрөг энергинд аюу амархан өртдөг байсан байж магадгүй. Тэгэхээр таны энэ гой онцгой тохиолч нь болохоор та ингээд өөрийгөө хамгаалж чаддаг болно. Бусдад ингээд хил хязгаараа тавьдаг болно. Та одоо ингээд хүмүүст нэг жоохон уруу татагдах гэдэг байх магадaltaй гэдгсэн штэ. Тэнгүүд та ингээд өөртөө хил хязгаарыг тавьж чаддаг болсноор өөрийгөө хамгаалж чадсанаар танд ингээд урагшлах хүч бий болоод та тэр урагшлах хүчээрээ ингээд үйл хөдлөл аваад явнаа гэдэг ийм гоё юу гарч ирсэн байна. За энэ хэдийгээр юм бэ? Хэдийгээр ийм гоё тохиол болох вэ? Энэ 1-р сарын яг аль үеэр За 2-р сараас өмнө ер нь бол яг төгсгөл үед буюу яг дунд үеэс төгсгөл үе хүртэл танд ийм гоё боломжууд гарч ирэх нэ. Яг 1-р сарын дунд үеэс төгсгөл үе хүртэл та ингээд хүмүүст хэл хязгаараа тавьж чаддаг болох нь байна. Тэгэнгүүт хэл хязгаараа тавиад өөрийнхөө энергийг хамгаалаад тийм уруу татдаг хүмүүсээс ингээд зайгаа бариад ирэх тусам та тэгээд ингээд урагшлах хүчийг олж авах нэ. За таны тэр нөгөө аз ивэлийг харъя. Энэ 1-р сарын тэр чигтээ энэ 1-р сарын аз ивэл нь танд юу авах вэ? Хамгаалалт. Дахиад хамгаалалт гарч ирлээ. За та бол үнэхээр бусдад бол бусдад ингээд муу энергиээс тий орчны энерги болон хүний энергиээс өөрийгөө хамгаалж чаддаг байх нэ болох нэ. Тэгснээрээ та тэр орчин тойронд байгаа хүмүүсийн үгээр байгаа тий хүмүүс таныг ингээл нэг жоохон доромжлол хэлчихэн үү та ингээл тэрэнд намархан сэвтэл ингээл сэтгэлээр унаад ч юм уу тий тийм орчин нөхцөлийн юм хараат бусдаас ингээ энерги болон сэтгэл зүйн хувьд юм хараат бус болох юм байна. Тэр нь бол таны ингээд энэ 1-р сарын ивэл байх нэ. За тэгвэл одоо ингээд танд чиглүүлэг авъя. Энэ 1-р сар таныг хайшаа чиглүүлж байна уу? Чиглүүлэг.
чиглүүлэг буюу зөвлөгөө тий. За тэгэхээр маш их зөвлөгөөнүүд гарч ирж байна. За эндээс бас нэг зөвлөгөө авъя. За True Love жинхэнэ хайр доошоорж гарч ирж байгаа. За юу байна? За хамгийн түрүүнд бол Элен. За энэ бол ингээд таны сүнслэг хөтөч байдаг юм аа. Таныг яг ингээд яг зөв зорилго руу чинь амьдралаа чинь үнэн зөв зорилго руу чинь яг ингээд зорих ёстой тэр яг сүнсний зорилго руу чинь хөтлж аваач өгдөг юм хөтөч байд юм аа. За энэ маань доошоор зарж иж ин гэхлээр та болохоор зүүд нойроо сайн манах хэрэгтэй байна. Зүүд нойроор чинь энэ ингэж дамжиж орж ирж танд ингээд хэрэгтэй чиглүүлгүүдийг өгдөг. Хайр сэтгэлийн тал дээр ч байна уу, ажил мэргэжлийн тал дээр ч байна уу, бүх төрөл дээр тань болвол ингээд чиглүүлэг өгдөг. Гэхдээ энэ чиглүүлгийг өгтөө бол зүүд нойроор чинь дамжиж чиглүүлэг өгдөг учраас та зүүд нойроо маш сайн анзаарах хэрэгтэй байх нэ. Тэгээ гол нь энэ бас нөгөө нэг хил ам орж ирж байгаа хгүй. Та нөгөө нэг юм уруу татдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй, хамгаалалт хэрэгтэй гэсэн тий. Бас давхар танд ингээд хил амд их өртөмтгий байна. Ингээд энергийн хувьд маш юм эмзэг магадгүй та их юм сүнслэгтэй мэдрэмж өндөртэй хүн байж магадгүй. Тийм хүмүүс ерөнхийдөө олж жоох юм эмзэг төрлийн байх гэдэг. Тэгэхээр та өөрөө юм гоё тал тухамсар өндөртэй хүн учраас ингээд ийм гоё саруул тунгалаг байх тусам муу энергитэй, муу сөрөг эрчимтэй энэ тентгийн ингээд янз бүрийн сөрөг эрчмийг ингээд одоо тийм сөрөг эрчмээр хоололдог тийм хүний энергиэр хоололдог юм янз бүрийн юм сөрөг амьтад ингээд тань руу жоох ингээд шавах гад байдаг юм байна. Тэгээд ингээд жоох хил амд өртгөө тэгээд нэг жоохон сайн явахаар л хүн амьтан ингээд яасан гоё юм аа ингээд хил амд жоох өртгөө байдаг. Тийм учраас танд бол үнэхээр яг тэр зүйлүүдээс хамгаалалт хэрэгтэй байна. Тэгэд танд гол нь урам зориг хэрэгтэй байна. Яг ийм нөгөө нэг энергийн хувьд ингээд жоохон юм саруулаад энергийн хувьд ингээд саруулаад ирэхээр энерги нь ядраа. Тэгээд ядраад ирэхээр хүн ингээд жоохон амьдралаас нэг юм хүсгээ болол нэг гоо ингээд зориг тавихгүйг ингээд нэг тийм одоо нэгүрэл энэ байгаамаа л надад хангалттай гэдэг нэг юм жоохон юм хүсэл тэмүүлэлгүй юм урам зориггүй юм гой мотивацгүй юм гэж жоох юм унтарсан байдалтай байх гэдэг. Тэгэхээр та ингээд өөрийнхөө энергийг хамгаалж чадаад тэгээ нөгөө сүнсний чиглүүлгээ ингээд аваад чадаад явхлаэр ингээд урам зориг чинь буцаад ингээд ороод ирнэ. Энэ гуравч яг ингээд тийм гинжин холбоо шиг яг хоорондоо ингээд уялдаатай байна. Тэгээ дээрэс нь та ингээд энэ нөхцөл байдлаасаа гарахгүй бол жинхэнэ хайртайгаа учирч чадахгүй байгаа дахны. Тэгэхээр энэ гурав ингээд уялдаа холбоотой зүйлийн учрыг олоод энэ гурав чинь гуруулаа ингээд гоё тэнцвэрээ олоод хоорондоо холбогдоод ингээд нэгээ ингээд харилцаа ангаагаад ингээд тэнцвэрээ олоод ирэх юм бол та ол жинхэнэ хайртайгаа ингээд уулзрахад их ойрхон байна. За тэгээд энэ passion flower гэдэг таны энэ гол хүзэр маань болохоор энэ хүзэр маань болохоор золиос гэж байгаа. Тэгэхээр та яг одоогийн өөрийгөө өөрчилж золиослох хэрэгтэй. Одоо ингээд амьдралд чинь бас ингээд уруу татаад байдаг. Эсвэл бол нэг юм танд атаархаад байдаг. Янз бүрийн хүмүүсээс чөлөөлөгдөхийн тулд та мэдээж тэр хүмүүсээс харилцаа тасдаж золиос гаргах хэрэгтэй. Та илүү гоё зүйлийг хүртэхийн тулд амьдралдаа илүү гоё зүйлүүдийг оруулж ирэхийн тулд танд золиос хэрэгтэй гэсэн юм гол үзэр нь бол ийм гарч ирж байна. Тэгэхээр за энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань affirmation нэг нь болохоор би илүү гоё зүйлийг хүртэхийн тулд золиослж чадна гэдэг ийм гоё үгийг коммент хэсэгт бичээрэй. Би илүү гоё зүйлийг хүртэхийн тулд золиос гаргана гэд ийм гоё үгийг ингээд бичээд өөртөө ингээд гоё энэ affirmation-ыг дуудаарай. За тэгээд өнөөдрийн минь ингээд энэ уншлага дуслаа, өндөрлөлөө. За гээд энэ хүртэл сонсон баярлалаа. Дараагийнхаа уншлагаар уулзцгаая.